Эхлэхгүй. За. За, улсын их хурлын гишүүдийн санаачлагаар нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, хууль тогтоомжид нийцтэй эсэх талаар ерөнхий хяналтын сонсголыг 15-наас 16-ны өдөрт явуулсан. Сонсголоор хууль тогтоомж ноцтой зөрчсөн талаарх мэдээлэл олон нийтэд ил тод болсон. Сонсголд Монгол улсын сайд нар, сангийн сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, байгаль орчин уур амьсгалын сайд, хот байгуулалт, орон сууц, барилга хот байгуулалт, орон сууцлалтын сайд, за зам тээврийн яамны удирдлагууд мэдээлэл хийж, нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өргөн бүрэлдэхүүнээр оролцож, иргэдийн болоод улсын их хурлын гишүүдийн асуултад хариулсан. За сонсголоор хууль тогтоомжийн хэрэгжилтээр ноцтой зөрчлүүд илэрсэн гэж хэлсэн. Тун ерөнхий утгаараа та бүхэндээ мэдээлэл хий. Улаанбаатар хотын төсөв сүүлийн жилүүд огцон өсөд 28.9 их найт төгрөгийн 16 мега төсөл хэрэгжүүлж байна. Энэ бол улсын төсвийн 80-90%. Үүнээс гарах эрсдэл улсын төсөв болоод эдийн засагт хүн дээр тусаж болзошгүй. Тийм учраас сангийн төсвийн бодлогыг эргэж харж хяналт тэнцлийг сайжруулах ийм үндслэл нэгдүгээрт гарч ирж байгаа. Хоёрдугаарт нь тэр их мөнгийг хэн захиран зарцуулж байна вэ? Тэр их төсвийг баталдаг, төсвийн зарцуулалтыг хянах үүрэгтэй иргэдийн төлөөлөгч нар өөрсдөө төсвийг захиран зарцуулдаг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжүүдийн дарга болсон. Өөрөө төсвөө хянана, өөрөө төсвөө зарцуулна. Энэ нь эрх зүйн зөрчилтэй байна. Үүнийг залруулах шаардлагатай байна. Нэгжийн тухай хууль төр төлөөлөгчид өөрсдөө хараа тусаар ажилладаг ийм нөхцөлийг бий болох хэрэгтэй байна гэдэг ийм зүйл. За тэгээд тухайсан томоохон төслүүдийн зөрчлүүд. Энэ дээр хариуцлага тооцох хэрэгтэй. За ийм агуулгатай тогтоолын төслийг, улсын их хурлын тогтоолын төслийг төсвийн байнгын ороогоор хилцсэн. Тэгээд сонсголын тайлан өнөө орой нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцсэн. Харамсалтай нь тогтоолын төсөл батлагдсангүй. Улаан цайм тодорхой болсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газар өөрөө мэдээлээд сангийн яамд дүгнэлтсэн, хууль бус худалдан авалтад тулгуурлаад 500 тэрбум төгрөг шилжүүлээд байхгүй болгоцсон хүмүүстэй хариуцлага тооцох асуудал, хууль эрх зүйн орчны энэ хийдлийг залруулах талаар чиглэл өгсөн тогтоолын төсөл дэмжигдсэнгүй. Тийм учраас энэ агуулгыг Монгол улсын ерөнхий сайдад асуулга хэлбэрээр хөргүүлж байгаа. Монгол улсын ерөнхий сайд ням осрын учрал танаа гэд 13 ийм 13 дугаартай асуулгыг саяны хүрээнд бол эргүүлж байна. Төсвийн доктортой байдлаа цаашдаа яаж хангах байгаа? Энэ олон их найт төгрөгийн төслүүдийн эргэн төлөлт, засгийн газрын баталгаа өгсөн бондын эргэн төлөлт, жишээ нь сэлб төслийн эргэн төлөлт дараа жилийн 27 оны 10 дугаар сараас төлж эхэлнэ. Барилгууд нь ашиглалтанд ороогүй. Яаж төлөх гэж байгаа? Хэн төлөх юм? Энэ бол буцаад засгийн газар баталгаа өгсөн улсын төсвөөс хийгдэж ажил. Тэгээд төсвийн доктортой байдлаа яаж хангах гэж байгаа? Яаж орон нутгийн хүн амын тэнцвэртэй байдлаа харж иж энэ төсвийн хуваарлтаа хийх юм? Жилийн эцсийн үлдэгдлийг хиймлэр зарлагдаа төсөвтөө авч тооцоод тэгээд алдагдал байхгүй гэж ийм буруу зүйлээс болоод төсвийн төлөвлөлт буруу яваад байна. Энийг яаж залруулах вэ? Яхаар нийслэлийн төсвийн алдагдал нь 2.4 их найд гарахаар улсын төсвийн алдагдал 1 их найд байхаар болчтой. Энэ бүх алдаануудыг залруулах хамгийн гол нь илт ашиг сонирхлын зөрчлийн хууль, нэгжийн тухай хуулийн заалтыг зөрчсөн өөрөө даргалдаг байгууллагынхаа төсвийг төлөөлөгч нар батлаа сууж идэв. Энэ нь яагаад хууль тогтоомжид илт нийцэхгүй байхад нийцэж байна гэж тайлбарлаад байгаа. Энэ асуудлаар авилгалтаа тэмцэх газарт мөн албан захидлыг гишүүд хөргүүлж байгаа.
Энэ загтлыг одоо та бүхэнд уншиж танилцуулнаа. За өдрийн мэнд төргий. Би энийг гэл уншаад өгч энийг хоёр нүүр өрөхгүй юм байна. Авилгатай тэмцэх газрын дарга Даштава танаа хяналт шалгалт хийж дүгнэлт гаргуулах тухай. Монгол Улсын их хурлын Төсвийн байнгын орооны 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 0203 дугаар тогтоолоор нийслэлийн 2024-өөс 2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдвт ерөнхий хяналтыг сонсгол 2026 оны 6 дугаар сарын 15-16-ны өдөр зохион байгуулагдсан. Сонсголын үеэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгчид төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, хязгаарлагдмал хувьцаат компани зэрэг нийслэлийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахын зэрэгцээ өмчлөгчийн төлөөлөгч гэх тайлбартаагаар төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүнээр томилогдсон ажиллаж улмаар өөрсдийн удирдлагад нь ажилладаг байгууллагуудын төсөв төлөвлөгөө тайланг нийслэлийн иргэдийн хурлын чуулган хороодын хуралдаанаар хилэлцэн баталгааг биечлэн оролцохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хууль журмын дагуу гаргаагүй байх тохиолдлуудын талаар мэдээлэл танилцуулагдсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нэг талаас төсөвт хяналт тавих үүрэг бүхий хурлын төлөөлөгч, нөгөө талаас тухайн төсвийг захиран зарцуулах эрх бүхийг гүйцэтгэх удирдлага болон хувирч байгаа нь дараах хуулийн зүйл залтуудыг зөрчсөн эсэх, авилга гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн эсэх, албан тушаал эрх мэдлээ ашиглан давуу байдал болон ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар шалган тогтоож санал дүгнэлт гаргаж ирүүлнэ. Үүнд нэгт нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн 1 дахь заалт албан тушаалтын албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртөө нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хүндсэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлах, хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хилэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 2. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 4 дахь заалт 22.3 албан тушаалтанд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийг төлөөлөгчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа болон ажил үүрэг гүйцэтгэхээ болсноос хойш 2 жилийн хугацаанд дараах үйл ажиллагааг хориглоно. 22.3-4 холбогдох төрийн өмчит хуулийн этгээдэд өөр албан тушаал эрхлэх. 3. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалт 8.1 энэ хуулийн 23.8 заасан журам заасны дагуу албан тушаалтанд захиргааны шийдвэр гаргах, удирдах, хянах, шалгалт хийх, хариуцлах, хүлээлгэх, гэрээ байгуулах, тэдгээрийг хилэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдээлэл гаргана. 8.2 албан тушаалтын албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болцсогүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд бичгээр эсвэл захин хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. 4. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23-ийн 6 дахь заалт авилгатай тэмцэх газар нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх хэсэг талаар томилох эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэнэ. 23.7 нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд элд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол авилгатай тэмцэх газар элд ашиг сонирхлын зөрчил үүсч болцсогүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6 заасан мэдээлэл тодорхой дурдна. 5. Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 2 дахь заалт хурлын төлөөлөгч эрх үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хилцэхэд оролцохоос татгалзана. 6. Мөн хуулийн 40-р зүйлийн 41 дахь заалт 41 хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно. 41.1 төлөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хөвдөө ашиглах. 4.1 иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг дараах үндслэлээр хугацаанаас өмнө дуусгах болгоно. 41.1.6 энэ хуулийн 41 заасныг зөрчсөн. 41.2 хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5 заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7 заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлцэн шийдвэрлэх тус тусаасан. Хүндгсэн улсын хурлын гишүүдгээд бидний хэсэг гишүүд энэ дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг албажуулаад авилгатай тэмцэх газарт хөргүүлнэ. Тэгээд авилгатай тэмцэх газараас эдгээр хууль
дүгнэлт одоо зөрчсөн байна уугүй юу гэдэг дээр дүгнэлт гаргаж ирүүлсний дараа дахин эргээ мэдээлнэ. За энийг хэлээд байна. За энэ сонсголтын үеэр нэг зүйл бас маш тодорхой харагдсан. Монгол улсад одоо нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага маш сул байгаа. Энийг нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг нэртэй засгийн газраас томилогдсон засаг дарга нь болон төлөөлөгчдөө буцаж ямар байдлаар өөртөө татаж авдаг. Энэ нь буцаад иргэдийн мэдэх хэрэг нутгийн өөрөө удирдах байгууллага бол одоо энэ үндсэн хуулийн заасан эрх хэмжээг хэрэгжүүлж чадахгүй байгаа ийм дүр зураг харагдсан. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг бол иргэдийн хурал, иргэдэд төлөөлөх иргэдийн хурал болохоос биш засгийн газар ерөнхий сайдын томилдог засаг дарга биш. Засаг даргын томилдог дарга нар биш. Тэгэхээр энэ дарга нар нь өөрсдөө нутгийн иргэдэд төлөөлөх ёстой байгууллагуудаа албан тушаал тодорхой янз бүрийн арга хэрэгслүүдээр өөртөө татаж аваад төсвийн шинжтэй одоо зарцуултуудаа дур зоргоороо авирлах засаг талд харагдтаа өөрсдөө нутгийн удирдлагын байгууллага гэж хэлээд нөгөө талдаа бол тэр төлөөлөх ёстой иргэдийнхээ эсрэг засаг дарга нь иргэдийн хурлын тэргүүлэгчд нь хүртэл жагсаад явна гэдэг бол энэ бол тэнцвэр бас алдагдсныг одоо харуулж байгаа. Төсвийн одоо жишээлбэл тэнцэл дээр улс дээр бол төсөв гэдэг нь тухайн жилд орсон орлого зарлага хасаад зөрүүгийн ашиг алдагдал гэж ярьдаг бол нийслэл дээр өмнөх оны үлдэгдэл дээр орлогоо нэмээд тэгээ зарлага хасаад ашиг алдагдлаа тооцдог. Өөрөөр хэлбэл нэг одоо орлогыг 2 удаа өмнөх жилдээ ашиг алдагдал тооцогдсон мөртлөө үлдсэн дүнгээ дахиад дараа жилдээ ашиглаж байна. Тэгэхээр энэ нь өөрөө энэ төсвийн нэгдсэн байдал сахилга баталтай холбоотой асуудлуудаас алдагдуулж байна. Гэхмэчлэнгээр энэ одоо алдаа дутагдлуудыг сайжруулахаар улсын хурлын одоо энэ сонсголоос тогтоолын төсөл санал болгосон боловч байнгын хороонд дэмжигдээгүй. Гэхдээ энэ зүйл заалтуудын төлөө бас ажлын хэсгийн гишүүд энийг сайжруулахын төлөө бас явнаа гэж бодож байна. Баярлалаа. За яг зөв асуулт асуулаа. Одоо нэг үгээр хэлэхэд улсын хурлын 2 үндсэн чиг үүргийн нэг бол хууль баталгаас гадна хяналт шалгалт хийх. Энэ бол улсын хурлын тухай хуулийн дээрэж байдаг. Тийм ч учраас улсын хурлын одоо хяналт шалгалтын тухай хуулийг батлагдсан. Тэгээ бид нар чиг үүргийнхаа дагуу энэ хяналт шалгалтыг хийгээд цаашид юу хийвэл зохилтой вэ гэдгийг тогтоолын төсөл хэлбэрт оруулаад өгөхөөр яхаараа баталтгүй юм гэдэг бол үнэхээр том асуултын тэмдэг. Үнэхээр гайхаж байна. Эрх ашигын сонирхол зөрчил байгаад батлахгүй байгаа юм уу? Эсвэл мэдхийг хүсэхгүй байгаа юм уу? Эсвэл сая сонсголын үр дүнд цаашид юу хийх ёстой вэ гэдгийг таалагдахгүй байгаа юм уу? Бид нар үнэхээр маш их гайхаж байгаа. Гэтэ одоо ямар ч байсан зүгээр байхгүй энэ холбогдох байгууллагууд нь бичгээ өгөөд явна. За магадгүй мэдээллийн сайн аваагүй мүү гэж бас гайхаж байна. Яа гэвэл сая бол маш их олон зөрчлүүд нь илэрсэн шүү дээ. Жишээлбэл ганцхан жишээ дурдахад 2004 онд төсөвтөө 4 удаа тодтгол хийсэн байна. 4 удаа. Улирал тутам 1. 2025 онд бүр 5 удаа тодтгол хийсэн. Энэ бол юу харуулж ийн вэ? Ямар ч төлөвлөлт нийслэл дээр байхгүйсэн байна гэсэн үг. Төлөвлөлт нь бүхэлдээ дампуурсан учраас байн тодтгол хийгээд байна гэсэн үг. За хоёрдугаар зураг төсөвгүй, магадлалгүй маш олон одоо арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бараг тэр нь миний санаж байгаагаар 1.5 их 80 төгрөгийн зураг нь байхгүй, төсөв нь байхгүй, магадлал хийлгээгүй төсөв арга хэмжээг эрхлүүлнэ гэдэг бол маш ноцтой. Энийн ард юу явж байгаа? Энэ 1.5 их 80 төгрөгийн ард нөгөө манайхны ярьж заншснаар 10% цавчаа явж байгаа учраас ийм одоо хууль бос зүйлүүдийг хийгээд идэм үү гэдэг асуултын тэмдэг бол маш ихээр тавигдсан. Тэгэхээр энийг бол анх тэр туулын одоо хурдны замын төслөөр иргэд шүүл хүлээснээр идэвхжиж эхэлсэн боловч нодлон жилийн төсвийн үеэр бол тэр хурдны зам тойрог замын 1 2 гэдэг төсвүүдийг бол бас улсын хурлын гишүүд бол эсэргүүцчихсэн. Даанч одоо бүгдөө нийтээрээ энэ асуудлыг зөв ойлгож эсэргүүцэхгүй байгаа болохоор өнөөдөр бид нар аргаа бараад ерөнхий сайдад хандж байна. Мөн одоо хин нэгэн хүн алдаа дутагдал гаргаад тэр нь хуулийн одоо хариуцлага хүлээх шаардлагатай бол заавалчгүй хүлээх ёстой. Түүнээс биш би улс төрөөс гарлаа, баярлалаа гэд алга болоод хэрэг дуусгах ёсгүй. Заавалчгүй хэрэг хийсэн хүн бол хаанч ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ хууль шүүхийн байгууллагын цаад эзнийг бас олох хэрэгтэй. Одоогийн байдлаар бол нэг 8-9 хүнийг ялагдагчаар татаад
3-4 хүнийг бол цагдаа холцсон байгаа юм байлээ. Тэгэхээр бол гэмт хэрэгтнүүдэд иших газар байхсгүй. Энийг зориуд хэлмээр байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Нийслэлийн өөрснийх нь олсон тарьсан мөнгө огт биш. За. За та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Тэгэхээр нийслэлийг их айлаа. Нийслэлийг их төсвөө. За энэ хэмжээгээр тэр төсөв дээр нь хяналт явах нь иргэд бидний за энэ ард түмнээсээ сонгогдсон улсын хурлын гишүүн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн ийм ажил байдаг. Би 2-3 зүйл ярив. 2021 оны 10 дугаар сард байна уу? Засгийн газар тогтоол гаргасан байдгийг. Төгжрлийг тайлах 420 тэрбум төгрөг жил болгоно. Жил болгон шүү. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвшөөрөөд төгжрлийг тайлах, төгжрлийг бууруулах ийм төсвийг жил болгоо өгсөн. Одоо 6 дахь жилдээ орж ийн. 100-аад 420-ыг 5-6-аар үржүүлэхээр 1 их 80 гараа авчиж байгаа. 2 их 80 уучлаарай. 2 их 80 гараа авчиж байгаа. За энэ их мөнгө хаашаа явчихваа? Ямар үр дүнд хүрвэ? Төгжрөл өнөөдөр буурсан уу? Жил болгон 420 гэдэг бол 20 гаруй сургууль цэцэрлэг жил болгон барих мөнгө байсан. Тэгвэл тэрийг л барьсан бол өнөөдөр 100 гаруй сургууль цэцэрлэгтэй түүнээс илүү дэд үтцтэй бид нийслэлийнхаа төгжрлийг тайлах байжээ. Гэтэл энэ зардал өнөөдөр юунд хэрэглэгдвэ? Энийг үр дүнг нь бид асуух цаг болсон. Бид туулын урдны зам том төслийг мега төслийг ярьж байгаад энэ иймэрхүү газар дээр гарсан энэ төсвийн зарцуултыг бид өөрийнхөө нүдний гадуур ингээд өнгөрөөчих юм магадaltaй байна. Ганцхан жишээлий радио долгионоор нь өнөөдөр давхиж байгаа машиныг мэдэрдэг RFID гэдэг систем. Та бүхэн санаж байвал машины урд талд ингээд наагаад явсан. Ажилласан уу? Ажиллаагүй. Тэнд хэдийг зарцуулсан 22.3 тэрбум төгрөг. Тэр хаашаа явцсан мэдэхгүй. Ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг энэ төсөв чинь ийм болчиход байна гэдгийг бид хэлэхгүй бол хэн хэлэх юм бэ? Нийслэл засаглал өөрөө хямралд орсон байна. Баянзүрх дүүргийг харъя. Иргэдийн нийтийн хурлыг зарлалгүй бараг 6-7 жил боллоо. Ковидоос хойш зарлаагүй байхгүй. Тэнд байгаа хорооны засаг даргыг хэн сонгосон юм? Ийм нөхцөл байдалтай өнөөдөр төлөөлөгч нар нь өөрсдөө нийслэлийн харийн агентлагуудын нэг захирал болчиход ингээд төсөө батлуулаад засаг даргийнхаа доор ингээд хизээж байгаагүй ийм бурамтаглуулсан ийм нөхцөл байдалтай байна шүү дээ. Энийг та бүхэн харж байгаа. Өнөөдөр нийслэлийн өмчийн 40 гаруй компани байдаг гэж бидэнд хэлсэн. Улсын бүртгэл 80 орчим компани гэж бидэнд хэлсэн. Энэ тооны зөрүүг миний бие бас бичгээр асуусан байгаа. Ингээд байгуулад ингээд яваад тэгээд идээд уугаад яваад иргэдийн хяналт тэнд алга болсон байгааг өнөөдрийн энэ нөхцөл байдал харуулж байгаамаа. Ийм учраас миний бие дэмжиж энэхүү асуулгад өөрөө очиж асуусан түүний зэрэгцээ ерөнхий сайд руу явуулж байгаа энэ асуулгыг бас дэмжиж гарын үсгээ зурж хамт зогсож байгаамаа. Баярлалаа. За төсвийн сахлах батыг улсын түвшинд бид нар бүгдээрээ олон жил ярьж байна. За төсвийг алдагдaltaгүй байлгын, дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 2 хувиас сэтэрхгүй ах ёстой гэдэг төсвийн доктортой эдлийн дүрмүүд ч байдаг. Гэтэл энэ байдал орон нутгийн түвшинд буюу нийслэл дээр хэрэгжихгүй байгаамаа. Төсвийн сахлах бат гэдэг бол нийт улсын хэмжээнд бүх шатанда хамаатай ийм асуудал. Өөрөөр хэлэх юм бол татвар төлөгчдийн, иргэдийн, аж ахуйн нэгжүүдийн арай хийж одоо хөдөлмөрлөж, ачаалттай байж хоримтлуулсан мөнгийг үр ашиггүй зарцуулах боломж хаана байлах ёсгүй. Гэтэл одоо улсын төсвийн алдагдал 1.4 их 80-тай байхаар ийм тооцоол дээр нэмээд нийслэлийн одоо төсвийн алдагдал 2.4 их 80 төгрөг төрөх үйс юм хэмжээтэй байгаа нь эмгэнэл мэдээж. За тэгээ энэ байдал бид нар яагаад төрчих вэ гэхээр мэдээж ил тод байдал хангалтгүй. Одоо дээрээ тавигдж байгаа төсвийн тухай хуульд орсон зарчмууд улсын нийслэлийн түвшинд бас хэрэгжихгүй байгаа гэх мэт олон зүйлтэй хамаатай болсон байна. За тэгээ өөр одоо сонсголын үеэр яригдсан бас нэг чухал асуудал бол юу вэ гэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 42 төлөөлөгчийн давхар нийслэлийн болон орон нутгийн өмчит компаниудад төлөөлөл удирдах зөвлөлт нь байна. Нийт 104 суудлыг эзэмшиж байна. Энэ нь эргээд эзэлж гин. Тэгээд энэ нь эргээд 62.5 буюу 12 төлөөлөгчд нь төвлөрч гин гэсэн. Тэгээд сонсголын үр дүнд одоо 40 суудл бол буцааж одоо давхар дээлгүй болох юм байдалд одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд ийм шийдэлд хүрж байгаа нь энэ нийслэлийн сонсголын төсвийн сонсголын үр дүн гэж харж байна. За цаашдаа тэгээд бүгдээрээ илүү үр дүнд хүрэхэд бол илүү одоо төсвийн сахлах батыг сахихын тулд арай гэж цугларсан татврын одоо
дотроор бүрдсэн төсвийн орлогыг зөв зүйтэй зарцуулахын тулд ерөнхий сайдд ийм асуулга явуулж байгаа нь маш зарчмын хувьд зөв, илүү үр дүн авчрах ийм процесс гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн төсөв яагаад чухал вэ гэдгийг бид нар үе үедээ тодорхой нэг төслүүдээс илүү ойлгож авдаг. Энэ удаад энэ төсөл нь туулын хурдны зам байсан гэдэгтээ манай иргэд маргалдахгүй байхаа. Тэгэхээр бүгд төсвийн аль аль төвшин дэх төсвийн зарцуулалтанд хяналт тавьж байх нь чухал гэдгийг бүгдээрээ анхаарч авсан гэдэгт найдаж байна. За бүгд нь өдрийн мэндийг би товчхон ярьчээ. Ер нь бол Монгол улс өнөөдөр мөнгөтэй зовлон эдэлж байгаа. Мөнгөний зовлон биш. Үүнийг бид нар Монгол улсын хэмжээнд өөр ашиггүй хэрэгжиж байгаа төсөл Улаанбаатар хотын хэмжээнд үр дүнгээр хэрэгжиж байгаа маш их мөнгөний дүнгээр хэрэгжиж байгаа төслүүдээс үр дүнгээс харж болно. Өнөөдөр 1 тэрбумаар 10 тэрбумаар ярьдаг төсөл гэж байхгүй болсон. Хамгийн багадаа 1 их найдаар хамгийн ихдээ 2-3 их найдаар яригддаг төсөл болсон. Их найд гэдэг энэ олон том өнөөр тэрбумын хулгаанууд явагдаж байгаа. Үүнийг сая нийслэлийн сонсголын үеэр харсан. Нийслэл Улаанбаатар хот өнөөдөр мөнгөн дээр туйлж ийн гэсэн үг. Өнөөдөр ажлыг хийх хоёр арга байдаг. Нэг бол менежмент дээр үр дүнгээр хийдэг, үгүй бол мөнгөөр зодож хийдэг. Нийслэл Улаанбаатар хотод сүүлийн хийгүү төслүүдийг хэрэгжүүлэх гэж хичээснийг харлаа, хэрэгжүүлэх орж байгааг нь харлаа, хэрэгжүүлж чадаагүй нь харлаа. Тийм учраас улсын хурлын зүгээс нийслэлийн төсөвдөр шаашид байнгын хараа хяналт тавих, ерөнхий сайдын зүгээс нийслэлийн төслөлбөр үйл ажиллагаанууд дээр бас үнэлт хийх юм нэн чухал шаардлагатай байгаа гэдгийг хэлэх гэсэн юм аа. За баярлалаа. баярлалаа.